1988-аас 1991 онд багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд лаборант арга зүйч улмаар монгол хэлний заах аргачаар ажилласан нь бага дунд боловсролын салбарын дээд шатны мэргэжлийн байгууллагуудад ажиллах үүд хаалгыг нээж өгсөн байна. 1991-ээс 94 онд шинжлэх ухаан боловсролын яамд ажиллах хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтыг үндэсний монгол бичгээр явуулах түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэх, хос бичигт шилжих хөтөлбөр төлөвлөгөөг шинжлэх, багш нарыг бэлтгэх, сурах бичгийн хангамжийг бүрдүүлэх зэрэг томоохон ажилд гар бие оролцсон байдаг. Оюун цэцэг багш Монгол бичгийн сургалт хэрэглээний орчныг өргөжүүлэх, хос бичигт шилжих бэлтгэлийг хангах онол арга зүйн үндэслэлийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Тэрээр үндэсний хөтөлбөр 1, 2, 3-ыг боловсруулах ажлын хэсэгт голлох үүрэгтэй ажиллаж, их хэллээ хойч үедээ өвлүүлэх түүхэн үйлсийг түүжээсэн билээ. Тэгээд энэ манай базарагч оюун цэцэг хоёрын маань яг нийлж ажиллаж явах үед тэр үед монгол бичгийн сургалтын асуудал хөндөгдөж эхэлсэн юм байна. Тэгээд бид 1989 оноос санаж байна. Монгол бичгийн багшийн багш бэлтгэх ийм сургалтын ажил хийж эхэлсэн. Тэгээд удахгүй 1991 оноос ч байна уу бага ангид монгол бичгийн хичээл зааж эхэлсэн. Ийм. Тэгэхээр монгол бичгийн сургалтын асуудлыг бол манай оюун цэцэг институт байхаас эхлээд тэгээд яамд очсон хойноос монгол бичгийн сургалтыг хичмжүүлэх, монгол бичгийн сургалтын талын багш бэлтгэх, гарын авлага материал бэлтгэх хэзэлд бол их анхаарлаа хандуулж яасан юм байгаамаа. Хүний амьдралын түүх, ажил үйлсийнх нь амжилт бүтээл нь тухайн үеийнхаа нийгэм түүхэн нөхцөлийн бүтээгдэхүүн байдаг. За түүний нэгэн адил бол оюун цэцэг багшийн маань ажил үйлс амжилт бүтээл нь 1990-ад оны шинэ цагийн боловсрол, түүний дотор монгол хэлний боловсролын шинжилэл, хөгжилд бол бодит хувь нэмрээ оруулсан, өөрт тохиосон тэр түүхэн үүрэг хариуцлага нэр төртөө биелүүлсэн. Ажил үйлс нь үйлсийн тод мөр улмөрт үлдээж чадсан. Амжилтын өндөрлөгт хүрч чадсан ийм Монгол улсын гавьяатай багш хүн юм аа. 1986 онд манайх Улаанбаатар хотод төнхлөөс шилжиж ирсэн. За ингээд ирээд монгол хэлний багшийн оронтой ховор байсан учраас нийслэлийн 10 жилийн 43 дугаар сургуульд багангийн багшаар би 2 жил ажилласан. За энэ үед бас 1-р ангийн хүүхдийг хичээл авч цагаан толгой заасан. За тэгээд өвчтэй, декреттэй багш нарын оронд цагийн багшаар бол нэлээд ажиллаж ингэж энэ 2 жилийг 43 дугаар сургуульд ажиллаж өнгөрөөсөн байдаг. Манай хүрээлэнд хамт олонтойгоо эвтэй. Тэгээд эн чинь хэд хэдэн төслийн удирдагчаар ажилласан. Хэд хэдэн удаагийн судалгааны багийн ахлагчаар ажилласан удирдагч юм. Оюун цэцэг бол зөвхөн өөрөө сайн ажиллахаас гадна хамт олоноо зохион байгуулж дайчилж ажиллах ийм чадвартай сайн ажилтан байсан юм аа. Тэгээд оюун цэцэг бага ангийн багш, мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйч, боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, боловсрол шинжилх ухааны яамны мэргэжилт ингээд энэ боловсролын бүх шатанд ажилласан ийм туршлагатай ажилтан байгаа юм аа. Оюун цэцэгтэй багшийн барилдахтай байснаас гадна ерөнхий боловсролын дунд сургуулийн үе үеийн шинжилгээний эхлэл эрдэм соёлын эхлэл монгол хэл уран зохиолын сургалтын агуулга арга зүй боловсрон болох тамдран ажиллаж олон жил ажиллаж хөтөлбөр үе үеийн хөтөлбөрийг бас шинжлэх үйлсэд бас зүтгэж байсан. Тэгэхдээ энэ дотроос бол оюун цэцэгт өөрийнхөө эрдэм мэдлэгийг ялангуяа эхлэлнийг сурсан мэдлэг чадварыг бүтээж сэтгэлгээ болгож Монголын ард түмнийг эхлэл эрдэм соёлын сургах талаар бол маш их идэвхтэй ажилладаг. Олон талын ийм цогц сайхан чанар шингэсэн ийм оюутан байсныг энэ үйлсээр гарч Монгол улсын бүх шатны сургуулийн монгол хэл уран зохиолын шатны хөтөлбөр боловсролыг дээшлүүлэхэд хамтарч ажилласантай байсан. Та бахархаж байдгийг. Би дөнгөж энэ ажлыг авчаад
ажил дээр маань ингээд за одоо өнөөдөр ийм шинэ ажил хийх боллоо. За ийм төлөвлөгөө гаргах боллоо. Эсвэл ийм үр дүн гаргах боллоо гэд хэлэхээр би тэр хурлын дараа л шууд багшийн мэрэгчлээ дэвшлүүлэхийн зүйтэй 6 давхар л өгдөг гэсэн. Тэгээд очиод багшаа биднэрт ийм даалгавар өглөө одоо энэ дээр яах вэ гэд багшийн цаг завыг харж агаад ингээд орохоор маш уриалгахнаар хүлээж аваад за одоо үүнийг ингэж хийнэ гэдэг нөө заавар чиглүүлэхийг өгч яг багшийнхаа удирдлагын дор тэр 13 оны одоо багц хөр бүрэн дунд боловсролын шинжилтээр бол ингэж ажиллаж ажлынхаа бас зүг чигийг ингэж олж авсандаа бол бас би өөрийгөө их азтай хүн гэж боддог. 1993 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний сурах бичгүүдийг зохиох, редакторлох, хариуцлагатай үргийг хүлээжээ. Түүний хамтран зохиолдсон 18 сурах бичгээр давхарцсан тоогоор 1.7 сая орчим сурагч Эрдмийн дөрөөнд дөрөөлсөн бол 2014 онд Хадаа, Инх туяа, Цогцолмоо нартай хамтран зохиосон сурах бичгээр нь 1.1 сая 6 настан их хэлээрээ уншиж бичиж сурсан гайхамшигтай статистик байдаг. За би ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний сургалтын хөтөлбөр боловсруулах ажил 98 оноос хойш өнөөдрийг хүртэл оролцож байна. 98 онд ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 10 дугаар ангийн монгол хэлний сургалтын агуулгын стандартыг Жаданбоо багшийн удирдлагын доор боловсруулж байсан. За ингээд 2004 онд шинжлэх ухааны боловсролын яамны бас удирдлагын доор монгол хэл уран зохиолын боловсролын стандарт боловсруулах багийг 14-өөс 16 онд одоо сургалтын цөм хөтөлбөр гэж нэрлэгддэг багц суур бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр сайжруулсан хөтөлбөрүүд боловсруулах ажилд одоо гар бие оруулж өнөөдрийг хүртэл ажилласан байна. Оюун цэцэг нь боловсролын хүрээлэн багш нарын мэргэжил дээшлүүлэх институтад ажиллах хугацаанд багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн ба төрөлжсөн сургалтыг үндэсний хэмжээнд болон орон нутагт зохион байгуулж хөдөлмөрийн үзэл санаа, арга зүйг нийт багш ажилтнанд таниулахад түүчээлэн ажиллаж ирсэн байна. Тухайлбал 1999-с 2000 онд сургалтын арга зүй технологийн шинжилгээний цоврал сургалт, 2004-өөс 2006 онд монгол хэл уран зохиолын бага суур бүрэн дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх арга зүй, 2008-аас 2012 онд 12 жилийн сургуулийн монгол хэлний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй, 2014-өөс 2018 онд бага суур бүрэн дунд боловсролын монгол хэл бичгийн сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйд дэмжлэг үзүүлэх цоврал сургалт, 2019 онд сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйд дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулах багийг ахлан ажиллажээ. Тэгэд энэ хүний алдар бол уг нь бол шагдрын оюун цэцэг гэдэг нэртэй. Тэгтээ бол баг шагдрын оюун цэцэг гэж хэлвэл манай салбарынхан баг энэ хүнийг мэдгүй баха. Шоо гэж хэлвэл за гэл бүх хүн ойлгоно. Шоо гэдэг нь одоо овгийнх нь ихний үсэг, өөрийнх нь нэрний ихний үсэг. Ингээд шоото уулцсан, шоо тэгсэн, шоо ингэсэн, шоогийн сургалтын арга зүй гэдэг. Ингээд ийм ярианууд бол маш сайхан дурсамжуудыг сэдрэж надад. За тэтгэртэй гарч яана л гэж сураг сонсон гут нь зүгээр нэг байгууллагатаа бид нар чинь нэг хадаг барьж залсан одоо манай нэг одоо зөвлөх багш нарын маань нэг. Тэгээд хамгийн гол зүйл нь бол хүний нөгөө мэдлэг чадвар дадлага бол хизээч хөгшөрдгөө. Тэр байтхаа оюунагч маань бол одоо биднэрт одоо бүх үйл ажиллагаа болон одоо боловсруулсан ном, гарын авлага, арга зүй эднэрийг минь харин ч бүр дараагийн нэг шатанд одоо дэвшүүлж, чанаржуулж тэр болгоныг одоо нягт нямба тий одоо хариуцлагатай боловсруулах энэ бүх үйл ажиллагаанд бол арга ханыг маань даадаг ингээд нэг манай байгууллагын хамгийн чухал хүний маань нэг ингээд болсон байгаа. За мэдлэг цахим сургууль бол Монгол улсад хамгийн олон одоо хүнтэй ийм сургууль, сурагчийнхаа хувьд ч, багшийнхаа хувьд ч тэгээд энэ олон багш нарыг төвчээлэн ажиллаж байгаа таньда аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Манай оюун цэцэг монгол хэлний сургалтын хөтөлбөр сурагчиг багшийн мэргэжил дэвшлүүлэх сургалтын загалмайсан их мөө.